Сайн байцгаана уу хүмүүстээ. 5 дугаар ангид сурагчдад зориулсан хөгжмөд цахим хичээлийн 2 дугаар эхлэхэд бэлэн боллоо. За хүмүүстээ. Өмнөх хичээлээр цагаан сурах хөгжим зохиолын хэсгийг удаан тоглож тоож сурцгаасан. Одоо энэ хөгжмийн хэмжээг яаж зөв тоож тоглохыг хөгжим дээрээ дахин сануулъя. За хүмүүстээ багшин самбар дээр 1-р пианиконы нотыг л бичсэн байгаа. За хүүхдүүдээ ном руугаа анхаараарай. Багш нь хүүхдүүдэд тайлбар хэлэх гэж байна. За 1, 2, 2 дугаар пианико бишгүүр болоод олон хоолой зохиолыг бичихтэй нэг шулуун зураас ингэж холбож бичсэн байдаг. За үүнийг хүүхдүүдэд номон дээрээсээ яаж ялгаж тоглох вэ гэхээр 1-р пианико маань хамгийн дээдлийн 5 шугам. 5 шугамд бичигдсэн нотууд байна. Энийг ингэж заавал харж тоглоорой. Багшаа зааж байгаа цаагуурыг хараад за ингэж тоглоно. За 2 дугаар пианик нь болохоор 2 дахь 5 шугамаас эхэлж байгаа. Эндээс эхэлж ш хүүхдүүдэд 2 дахь тактнаас ингэж тоглоно гэсэн. Октав доор бичигдсэн байгаа. За багш нь тэгээд яаж зөв тоглох талаар одоо багш нь зааж өгнө. За ойлгосноо номон дээр яаж ашиглах вэ? Такта. Энэ тактны ихэнд дандаа тактны тоо тавьсан байна шүү дээ. Энэ 5 дахь тактнаас эхэлж байна. Энэ 9 дахь такт. Энэ 11 3 дахь такт. За хүүхдүүдээ одоо цөмөрөө самбар руу харъя. За хүүхдүүдээ одоо багш нь та нарт ариун хөнгөн хэмжээгээр тоолж тоглож үзүүлнэ. За номоо нэгээд ном руугаа сайн хараад хаана алдсан байгаагаа анхаарад ажиглаж байгаа хүүхдүүдээ. За харж байгаарай. 4 1 2 3 2 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3
기, хоёр, и, гурав, и, дөрөв, и, нэг, 기, хоёр, и, гурав, и, дөрөв, и. За хүүхдүүдээ жишээ эхний 5 тактны талаар багшин тайлбар хийлье. За нааш харж байгаарай. И, нэг, ги, хоёрыг гэдэг энэ 3 гэдэг хүртэлх энэ урт хэмжээг л хүүхдүүд алдаад байгаа. Дараараа. За одоо нааш харж багшин тоолж үзүүлье. 4 и 1 ги 2 3 и 4 и 1 ги 2 3 и 4 дахиад адилхан 1 ги 2 3 и 4 и 1 ги 2 3 и 4 и. За энэ хэсэгтээ л цаа анхаарчвал бусад хэмжээнүүд нь яг хэмжээ нь адилхан мөртлөө ноот нь өөр. За хүүхдүүд одоо багш нь тоолоод хөгжимдээ сайн анхаарад хараарай. дөрөв, и, нэг, ги, хоёр, и, гурав, и, дөрөв, и, нэг, ги, хоёр, и, гурав, и, дөрөв, и, нэг, ги, хоёр, и, гурав, и, дөрөв, и, нэг, и, хоёр, и, гурав, и, дөрөв, и, нэг, ги, 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 хоёр, и, гурав, и, дөрөв, и, нэг. За өнөөдрийн шинэ хичээлээр цагаан сурах хөгжмийн зохиолын хэсгийн бишгүүрийн аялгыг тоглож сурна. Цагаан сурах хөгжмийн зохиолын пианико бишгүүр хоёрыг хошиж тоглож сурах юм аа хүүхдүүдээ. За хүүхдүүд одоо бишгүүрийнхаа нотыг хараарай. За
За башин самбар дээр номон дээр бол 3 дугаар шугам дээр бичигдсэн байгаа. За 3 дугаар шугамын нотыг нэгээд хараарай. За баш нот нь билээ. Соль, си бемоль, ре, си бемоль, фа, си бемоль. Соль, си бемоль, ре, соль, до. Си бемоль, фа, си бемоль, соль, си бемоль, ре, до, ля, фа, соль, дөрвийн пауз. За хүүхдүүдээ такт болгон дээр си бемоль нот байгаа. Си бемоль, си бемоль, си бемоль, си бемоль, си бемоль, си бемоль. За тийм учраас өнөөдөр си бемоль нотыг бишгүүдээр яаж үлдээ сурахыг башин зааж өгье. За си бемоль гэдэг нь юу вэ? Маш анхаарал хүүхдүүдээ санал руу авч байгаарай. Си бемоль гэдэг нь 3 дугаар шугам дээр байрласан си өнгөн дээр байрсан бемоль буюу хагас өнгөөр доошлдог тэмдгийг бемоль гэж нэрлэдэг. За багшийн бишгүүр хөгжмөөр бемолийг яаж ярих вэ байлтай зааж өгье. За хүүхдүүдээ 1-р хуруу, 2-р хуруу, 3-р хуруу, 4-р хуруу. За одоо багшийн си бемолийг үзүүлье. 2-р хуруug өргөлөө си бемолийн даралт. За дахиад анхаарч байгаа багш нь ардлынхаа битүү даралтан дээр 0 хуруу, 1-р хуруу, 3-р хуруug дарна, 1 3 4-р хуруug дараад 2-р хуруug өргөхөөр си бемоль нот дуурна. За багш нь эхлээд зүгээр си нотыг үлээж үзүүлье. Энэ бол си бемоль. Багш нь си нотыг үлээж үзүүлье эхлээд. За одоо багш нь си бемолийг дууруулж үзүүлье. Хагас өнгөөр жоохон доор дуур. За хүүхдүүдээ одоо бишгүүрийн нотоо сурахаас өмнө башин бишгүүр дээрх нотуудаа нэг сануулгадах юм. За хурны дугаар си нот 1-р хуруу, ля нот 2-р хуруу, соль нот 3-р хуруу, фа нот 4-р хуруу, ми нот 1-р хуруу, ре нот 6-р хуруу, до нот 7-р хуруу. За хүүхдүүдээ багш нь энд 2-р октав ре орж байгаа учраас ре нотыг яаж авах вэ гэж үзүүлье. Сануулгадах юм. 2-р октав ре болохоор ардлынхаа даралтыг өргөнө. За дахиад хараарай. Ре ингэж дуурна. За одоо цагаан цуврагын бишгүүрийн тоглох нотыг багш нь үлээж сонсгоё. Эхний 2 таа. 2, 3, 4, и. За багш нь эхний 2 тактыг бишгүүр хөгжмөөрөө үзүүлье. Таад анхаарч хараарай. За соль, си бемоль, ре, си бемоль, фа, си бемоль, соль. За хүүхдүүдээ одоо цөмөрөө хамтдаа хөгжимдээ. Багш нь сая эхний 4 тактын нотыг тоглож үзүүллээ. Одоо багш нь 5, 6, 7, 8 дахь тактыг тоглож үзүүлнэ. За нааш харж байгаарай. 5 дахь тактын нот бол 2 дахь тактын ноттой яг адилхан. За 6 дахь тактын нот нь 1, 3, 6 дахь тактын нотод яг адилхан татагдж байгаа. Харин 7 дугаар тактны нот болохоор до, ля, фа гэдэг нот бол шинээр үзээд тэг бус нь яг адилхан татагдж байгаа шүү дээ. За багш нь тоглож үзүүлье. Сонсож байгаарай.
багш нь өнөөдөр үтсэн 8 тагтаа танаас тоолж үзүүлье. За анхааралтай хараарай. Багш сая бишгүүрийн нотыг тоолж үзүүллээ. Одоо самбарлан анхаарал хандуулаарай. Пианико бишгүүр хоёроо хамтдан тоолж одоо сонсгоё. Гэртээ дахин ухрааж үзье шүү хүүхдүүдээ. Өнөөдөр цагаан сурах хөгжмийн хэсгийн бишгүүр хөгжмийн аяыг тоолсорцгаалаа. За гэртээ пианико бишгүүр хоёр хөгжмөө ээлжлэн дараалан ухрааж үзэж сайн татаарай. Өнөөдөр хичээл дуслаа. Баярлалаа.